Сайн байцгаана уу? Amkana L and L гэдэг дууны гитарын хичээлийг үзүүлье. Энэ дуунд ердөө 4 аккорд ашиглаж байгаа. За эхнийх нь ми минор, тэгээд ля минор, ре мажор, тэгээд соль мажор. За тэгээд дуучин тань адилхан өнгөөр дуулахыг хүсвэл 1-р ладан дээр капого хавччихна. За тэгээд баруун гарын цохилт бол бадаг хэсгүүд дээр дандаа доошоо 1 2 3 4 дандаа доошоо цохино. За бадаг хэсгээ явж үзье. Нэг аккорд дээр нэг доошоо цохиод дараагийн аккорд руу шилжин. 4 аккорд байгаа учраас ингээд солиод байна гэсэн үг. Наран мандахад гэрэл гээгээ чам дээр тусдаг юм уу? Саран гарахад одоо чам дээр ганцхан төгдөг юм уу? Харин бүхтөө зөвхөн чамаа зориулсан юм шиг надад санагднаа. За тэгээд дандаа доошоо цохиод үргэлжлүүлээ тоглож болно. Тэгхгүйгээр бас яг жоохон доошоо цохилтоо ингээд 3 доошоо цохиод олон болгоод тоглож юм бол бас сонирхолтой юм шиг санагдсан. Надад бол санагдаа гэчээ тэгээд 1 2 3 гэд хамтаа бүхнийг эхлэе. Ашаалли башинда 1 2 3 гэд хамтаа бүхнийг эхлэе. Бицхан ертөнцөө. За одоо тэгээд дахилт хэсэг орж ирнэ. Дахилт дээр нь хаалттай цохилт ашиглаж байгаа. Доошоо хаагаад дээшээ тэгээд хаана. Хаасныхаа дараа дээшээ цохиж болно. Цохихгүй ч байсан болно. За тэгэхээр ми минор эхлээ барьчи. Доошоо хаагаад дээшээ хаагаад дээшээ. Тоонд үзүүлэх юм бол 1 и 2 и 3 и 4 тэгэхээр ийм цохилт гарч ирэх нь байна. За тэгээ нэг аккорд дээрээ саяныхаа цохилтыг нэг бүтэн хийгээд явна. Дахилт хэсгээ жишээ олгож үзье. Сэтгэл дотор минь за энэ дээр нь гитараа 4 цогч байгаа тий 3 4 хайртай болохоор би үргэлж илхүүлэнэ. За ер нь бол яг ингээл адилхан доошоо цохол тоглож чинь тэгээд дахилт хэсэг дээр нь саяныхаа цохлоо хаалаа цохлоо хаалаа цохлоо. Энийг авал болоо. Амархан дуу байна. Тэгээ та бүхэндээ амжилт хүсье. Асууж тодруулах зүйл ахын бас сэтгэл хэсэгт бичиж үлдээгээрэй. Бас subscribe гэсэн төвчөн дээр дарж бидний ажлыг дэмжихээ мартва. Баярлалаа баяртай.